орж байгаа хаа. Зарим Баянгоос Шонхрууд багийн хувьд бол үндсэн Суперлигийн шилдэг тоглогчдын нэг финалийн үнцэнтэй тоглогч Тунгалгийн Санчраар хүчээ зудаатсан байгаа. За ингээ эхний довтлогоо Шонхрууд баг оновчтой болгосноор багийн төвийн тоглогч төгс цогт 2 оног авчирлаа. Ингээд үндсэн Суперлигийн 3 дахь удирлын эхний 2 оног төгс цогт багтаа авчирч байна. Лавсан Санчресийг ямар гой дамжуулт өгвөө. За өнөөдрийн топт бас орж магадгүй юм гой довтлогоо байла да сая. Лавсан 3 шийдсэн амжилтгүй Самраас нүгийг Нямбаяр авсан. Нямбаяр улмаад отохоор амжилттай боллоо. Дархан төгсийн довтлогоо амжилттай олсноор эхний хагас 56-48 харьцаатаагаар Баянголын Шонхрууд багийн намгаалаад. За Бацалбо Крис Лавсан оролт хийсэн Крис Лавсны довтлогоо. За өнөөдөр ийхүү 3 дахь удаага энд вон хийж байна Крис Лавсны хувьд. Чадваа гэж өөрөө бол ярьж байсан. За ер нь энэ зам бол маш гой бэлтгэл хийсэн гэж өөрөө хэлсэн. Даран Мессигийн өнөөдрийн топ барагт болж орж болохоор гой довтлогоо байлаа. Крис Лавсныг үнэхээр хүүхчиг хуурлаа. За Лавсан Месси гэсэн өрсөлдөөн талбай дээр явагдсан хിവэр байна. Санчр бөмбөг тасалсан. Хурдан довтлогоон дархан төгс Месси! Хийж дуусаагүй байтал гайхалтай Стенбакаар багтаа бэлэг байрлаа. Дархан төгсийн дамжуулт байсан. За Батмөнх маш гой оролтыг гүйцэтгсэн. Ямар гой оролт байваа. Даваач юу? Санчр гарч ирсэн. Санчр ямар гой довтлогоо байваа. Үнэхээр гой степ бак хийлээ дээ. Санчр 22 дахь оноо. За Батмөнх, Нямбаяр. Батмөнх бол өнөөдөр холбогчийн үргийг тун сайн гүйцэтгэж байна. Үнэхээр 50 тоглолтыг үзүүлж байна. 4 секунд, 3 секунд. Шидэлт гүйцэтгсэн орсон байна. Орох тун дуртай байна да. Крис Лавсны хувийн 30 дахь оноо. 84-82. Шууд нэгээр явсан Санчрын довтлогоо ямар гой үйлдвэр байваа. Месси алдаатай шилтийг Месси алдлаа, амжилттай болгочлоо. За ингээ 111-97-гийн харьцаатаагаар хоёр багийн тоглолт өндөрлсөн. Өөр Баянмөнх эзэнтэй Баянголын Шонхрууд баг үндсэн Суперлиг ихний тоглолтоосоо ялалт байгууллаа. Ингээ лигийн анхныхаа ялалтыг тэд авлаа. За ямар ч лигийн бас анхны тоглолт, нээлтийн тоглолтыг хийгээд бас лигийнхаа тэмцээний анхныхаа хожлыг авсан маш их баяртай байна гэдэг. Шинэ багтайгаа бол мэдээж хэрэг яг анх удаа баг болж тоглож үзсэн биш. Урднаас нэг Казаны университет бас нэг баг тоглож ирсэн. Бас үед ингийн залуучууд байгаа. Тийм болохоор бол шинэ багтай нийтийн шиг юм уу гар нийл тоглолт бол ер нь асуудал байна. Ерөөдөө наалгадав. За энэ жилийн лигийг ер нь хэр онцлогтой болно гэж бодож байна. Энэ жилийн лигийн өнгө ер нь ямар хөө вэ? За энэ жилийн лиг гэвэл урд лигээс илүү олон багтай болсон байна. Тэгээд мэдээж хэрэг энэ өдрөл мангар их олон тоглолт гаргах гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бас Легоно тамирчид бас тэрийгээ дагаад бас илүү олон тамирчид ирэх болов. Тэгээд ер нь бас өрсөлдөөний тоглолтууд ер нь бас гарах болов гэж бодож байна. Багууд 2 дугаар тойргоос Легоноор тоглогчтой авчирдаг байсан бол энэ жил багууд эхний тойргоос эхний тоглолтноосоо шууд Легоноор тоглогчтойгоор оролцож эхэлж байна. Мөн сайхан болсон Азийн оюутны аврал шалралт тэмцээнд оролцсон Трans Joiner эхнийхээ Joiner оролт амжилттай болжээ. За Joiner энэ жил бас бүх хотын тоглолтын холын зай шилтийн авраг. Очротын довтлогоо 29-22. За Yoshifumi ямар гой оролт байваа. Закэд Yoshifumi 31-27 болголоо. Амжилтгүй осын дэш Чимбат нэмж орж ирээд гой довтлооны гүйцэтгсэн. Joiner хурдтай байна. Амжуулсан. Цэвэлд орж. За гой довтлоо амжилттай боллоо. Хоолоо шийдсэн Чимбатын шийдэл оромжтой. За Чимбат өнөөдөр үнэхээр гайхалтай байна. 21 дахь оноог багтаа авчирлаа. Зэйк. За довтлоонд 10 секунд. Jonathan Blake тооны харьцааг тэнцүүлж байна.
Jonathan Black. Довтлогоо. Jonathan Black одоо өөрийнхөө доолтыг гаргаж эхэлж байна да. Black-ийн 25 дахь оноо. Jonathan Black. Дахиад. За Jonathan Black-ийн тоглолт үнэхээр ороод за ингэснээр эрхүү тоглолтонд 197-гийн харьцаатайгаар жаргал сайхны их жаргал эзэнтэй Өвөр ханга гига ханга лидер баг лигийнхаа эхний ялтыг байгууллаа.